Мичидмаагийн сувраг 1950-ад оны үе. Улаанбаатар замын үдийн төмөр зам сурагч үгүй байлаа. Дорноговь аймгийн арын хар тойрон буюу Нуурын ардын жир олон сайхан адуутай Чимэтравтан гэж сайхан дуулдаг, эсгэрдэг, аймгийн наадамд хаяа нүцгэлжигдэг их л сайхан хүн байж билээ. Морины сайхныг унана, хувцсны сайхныг өмснө. Тогсон эмээлэн гэхэд битүү мөнгө байдагсан. Аймгаас нэг их холтно гэж байхгүй. Сайндаа л үзүүр сайн ус хурж зунжаад намар оройхон төв рүү ойртож ирнэ. Чимэтравтангийн эсгэрх нь үнэхээр гайхмаар, морин дүүргөөн бүдэг бадагхан сонсоод тутал эсгэрэлтэн чихэнд хаддаг байлаа. Хорвоо гэдэг ирэнтэй бараантай байдаг хойно ганц охин нь саад арьж тарих толгоон өвчтэй боллоо. Багада ямар сайхан охин байсан гэж санана. Нэрийг нь Мичидмаа гэнэ. Сургуульд байхдаа төмний хараа булаасан сайхан охин. Бас аашч гэж хайсан дуглах шиг нэгэн байсансан. 8 дугаар ангид байхад нь саад арьж аав ээж хоёр нь аймаг хотын эмнэлэг авралын бариаж илээж яваагүй газаргүй өгөөгүй бэлэггүй хэрн өвдөлтөд засал авахулж чадаагүй юм. Тэгж байтал шинэн доктор гэж ачтай буянтай хүн ирлээгээд хотол хошуугаараа хөдөлж гэр хүнээ яваа газар гэр майхан игнэж адуу мал багширсан байдаг байж үлээ. Энэ хүн Монгол улсын эрүүлийг хамгаалах яамны сайд байгаад чухам ямар хэрэгээр алба ажиллаа өгснийх бүү мэд. Хөдөө орон нутагтаа очиж түмэн олноо амжилтанд тус хүргэж явсан билээ. Энэ үеэс Чимэтравтан охиноо шинэн докторт үзүүлж эмчлүүлсэн боловч засал авсангүй. Хот хүрээ шиг тэр их нүүдлийн хэн бараг нь идгэрч эрүүл саруул болсон боловч Чимэтравтан хайрт охиноо эцсийн замд нь үдсэнсэн. Далайн хөдлийн хойд нарлаг ингэрт 50-д толгодын тэнд Мичидмаа гэсэн 2 метр тэртээ чулуун баг нь босгож билээ. Тэр үед таалал төгсөгчдөө ийм хүндэтгэлтэй оршуулж байгаагүй болохоор аймгийн төвөөхөн сонирж ярхан ойр хав явбал багныг очиж үздэг байж билээ. Мичидмаагийн сувраг гэж нэрлэгдсэн тэр цагаан баг нь холоос торойж харагдана. Чимэтравтан охиноо хаана эргэж төрхийг нь үзэх гэж зүүн шуун дээр нь хүжээр дугуй мэнг түнжээ. Тэгээд ойр орчмынхнаасаа хүүхэд гарах тоолон зүүн шууг нь ажиглаж байв. Тийм тэмдэгтэй хүүхэд хаач эргэж төрсөнгүй. Тэгж байтал аймгийн төвөөр нэг цуу яриад игдлээ. Аймгийн арч хөтгөртэй болж гин. Орой үдшийн цагаар хүн амтан явахын аргагүй гин. Морь тушдаг, тэмээ сүглэж хэвтүүлдэг, гал гардаг, хашгирч юм хөөдөг гэсэн шүү. Гэсэн цуу яриа чихнээс чихэн дамжсаар төтхөн дарахв. Хар айраг сумын бүсгүй хайдав. Миний морийг яриангүй тушсан. Бүр явхаа болохоор нь буугаад харсан чинь морь маань ямар ч чөдөр тушаагүй байсан. Тэгсэн хэрн урагшаа алхахгүй байсан. Мэддэг таринаа уншиж нилээд явж байгаад мурдсан чинь морь маань зүгээр явж билээ гэж ярив. Хар айраг сумын шагдар гэж аймхай нөхөр арт хормын захаар явж байгаад морио тушуулчихсан. Үнэхээр чөтгөртэй болж гэж бас л цуу яриа дэгдээсэн юм. Талах гарав гэж хээгүй нөхөр шагдарт хоёулаа тэр морь тушдаг газараас чинь явж үзье. Чөтгөр намнах амархан гэж ятгахсаар шагдрыг дагуулan шүн дундын үед тэр шарил тавьдаг газраар очижээ. Зэрэгцээд 4 хаврын цугуулж байснаа шагдар гэнэтхэн за тэр морь тушчихлаа гэж зогсчихсан гин. Харсан чинь морьныхоо цолбуурыг татчихсан өрөөсөн дөрөв нь ирээн булчин хүртэл дэшээ шуугдчихсан байжээ. Шагдар дэрэг дүүрэн гарангаа өвдгөрөө дөрөөг нь доош нь буулгаад ахсан чинь жолоогоон сул тавиад за тэр одоо тавьчихлаа гэд явсан гэдэг. Өөрөөр хэлбэл айсандаа өөрөө тусчхаад морио тушлаа хэмээн жолоогоо татан зогссон байж. Ийм хачин жигтэй цуу яриан дундуур Чимэтравтангийн охин чөтгөр болжээ. Нүцгэн эмэгтэй хүн түүгээр явсан хүний нэрээр дуудан хөөдөг гин. Эмэгтэй хүн дуулдаг гин гэж ярьсан нь Мичидмаагийн сайхан дуулдагтай холбогдсон нэлийн хүч аван тархлаа. Бас зарим нь эмэгтэй хүн тачигт л инээж байдаг гэж ярив. Ийхүү их захгүй яриад илгэрэн аймгийн хойд тойрон хаваар шүн байтугай өдрөөр амтан хүн явахгүй болж билээ. Энэ үеэс Чимэтравтан хэрвээ миний охин чөтгөр болсон бол заавал надад үзэгдэж мэдэгдэн гэд нэг тэрэг түлээдээ охиныгоо оршуулсан газар очисон гэдэг. Тэгээд үүр цайхаас өмнөх нь нутаглуулсан газар дээрээ их гал түлээд холоо очоод хараад байсан ч охин нь
Яг дүрээрээ гарч ирээд галд гараа ийнд улаацаж байсан гин. Тэгээд Чимтравдан охины минь сүнс үдий болтол эргэж төрөхгүй даанч явдаа хэмээн гаслан уйлж суусан гэдэг. Сүнс чөтгөрийн тухай яриа эд дэлгэрч байсан үед Улаанбаатарын төмөр зам оргишилсаар Дорногов аймгийн төвд хурж ирлээ. Зам барьж байгаа зөвлөлтийн зэргийн ангиуд нөгөө ширгэж байсан тойрмын эргэн тойронд байрлаж өглөө босоод харахад өвчнөн байсан босчихсон байдаг байв. Хөөрийн хонхор гэж нэрлэж байсан газар маань өдөр шөнөгүй нүргэлсэн их хөдөлмөрийн талбар боллоо. Хаяагүй ил задгаа тавьдаг байсан шарилуудыг цуглуулж том барилгын фундамент доор хийж булан дээрээс нь соёлын үйлчилгээний үдий төдий газар бий болон ар шанд гэдэг нэр авлаа. Хөвшин залуугүй тийшээ хөвөрж соёлын ордонд нь кино ший үзэж дэлгүүрээс нь талхтараа цуглуулан морьч хөдрөлдөг газраар мотор техникийн дуу хадаж билээ. Төмөр замын барилгад Орос барилгачдаас гадна нутгийн олон хүнийг ажилчнаар элсүүлж тэдэнд зориулан хөнгөн хизээний дан барилгууд барин суурьшуулж байв. Ар сайн шандад төмөр замын барилгын ажилд анх түрүүн саналаар эрэгчдийн нэг нь Чимтравдан байв. Адуу малаа ахында өгчхөөд цэрэг ногоон цам зөмсөн том хурц барин ирж байсан хүн бол Чимтравдан. Төмөр замын шороо тэгшгээс эхлээд хар бор бүхэл ажил зүтгэж үлээ. Тэр ийхүү анх тутам ирснээ алдаагүй хоцсон юм. Ар сайн шандын хамгийн төглөг сайхан суудсан сууж төмөр замын хангамж идлэн бишгүй сайхан амьдарсан. Охиноо алдснаас хойш хүү охин хоёр гарч охин нь отголж билээ. Охин хүү хоёроо мэдлэхэд охин минь эргэж ирлээ гэж дотроо баярлдаг авч нөгөөх тэмдэлтэй хүүхэд гараагүй юм. Юм гэж их сонио 1956 оны үйл ар сайн шандын нэгэн орсайлд охин төрсөн чинь зүүн шүүн дээрээ томоо дугуй улаан мингтэй охин байлаа. Ар сайн шандын эмнэлэгт Орос Монгол эхчүүд нэг дор төрж нэг палатанд хэвцгээдэг байсан тул цодон мингтэй охины яриа төдхөн тарж Чимтравдангийнхны чихэнд хүрчээ. Ердөө сонссон орол Чимтравдан тэр айлд очин охиных нь гарыг үзээд яг мөн байна. Миний охин мөн байна гэд мэгшин үлж байсан. Тэгээд Орос Монгол хоёр хөгшнийх тун сайхан холбоотой болж ах дүү шиг байсаар нутаг буцаажээ. Виктор Иванович Москвад очсныхоо хойдон жил нь Чимтравдан эхнэртэй нь Москвад урж охинтой нь уулзсан зэрэг Европын сонин зүйл олон билээ. Охин нь жирийн л нэг Орос охин, шар бис цайвар царайтай, бордуу нүдтэй, жижигвтер хамартай, тийм нэгэн Орос охин. Том болох тусмаа Мчидмагийн зан аашиг дурайж байв. Хөөрхөн хоолойтой орсоор сайхан дуулна. Алай марцсан зүйл ярьж аав ээжигээ нийлхэн, сэргэлэн юмн дэх ухаалаг хандна. Ажилд нэхуурням бай, бэр орныхаа ажилд их туслана. Энэ бүхэн нь Мчидмааг тай тун адилхан. Зүүн шүүн дээрх том дугуй мингэн том бодох тусам тодорч байв. Яг л хурмын бүгд шиг дов дугуй голдоо нүхтэй улаан мингэн тиймч хин хүнд заяадаг минг биш ажээ. Аргагүй л нэгэн таних тэмдгийн учир гэж хинч харсан хэлнэ. Тэгээ Чимтравдан болон түүний эхнэр ямар ч чадваргүй охин минь дахин төрсөн. Төрлөө олохдоо алс нутгийн сайн аав ээжид ирсэн хэмээн ол зургадаг байжээ. Чимтравдан эхнэр хоёр одоогоос 10 гаруй жилийн өмнө хоорондоо ойрхон зайтай таалалд өгсөж хүүхдүүд нь Дорногов Улаанбаатарт байдаг гэсэн. Тэд төрлийнхөө охинтой байнга холбоотой байдаг төдийгүй охин мөнх заяа нь 10 дугаар анги төгсгөөд Москвад сургуульд очихдоо Орос дүүтэйгээ байнга уулзалдаж тэднийхээр очин гэртэй байгаа юм шиг байдаг байжээ. Чимтравдан амьд сэрүүндээ миний охины сүнс их л удаж төрлөө олсон юм да гэж хүмүүс ярьдаг байсан гинэ.